Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Кино үзэн суугатаа тавтай морил. Өнөөдөр бас нэгэн гайхалтай киног хүргэх болно. Тоглон сууж таалан болгоно. Хэсэг эрдэмтэд 200 сая жилийн өмнө очино. Тэдэнд ямар адал явдал тохиолдох вэ? Тоглон сууж таалан болгоно. Энэ түүхэн сансрын нисгэгч нэгэн хүн ой модонд гацснаар эхэлдэг. Тэрээр орон зай, цаг хугацааны нүх гэх мэт зүйлд санамсаргүй орж, одоо өөрөө дэлхийн гараг дээр байгаач байх ёстой цаг үедээ биш гэдгээ ухамсарласны дараа маш их айж эхэлдэг. Эцэст нь сансрын нисгэгч унаж, түүнийг барихад бэлэн аврах том мангас гарч ирдэг. Түүхэн доктор Рик хэмээх эрэгтэй хүнд төвлөрөх болно. Доктор Рик бол палеонтологч буюу хувьсал, харилцан үйлчлэл, өнгөрсөн үеийн амьдралын талаарх бүх зүйл мэдийн өнгөрсөн үеийн амьдралыг судалдаг хүн юм. Тэрээр одоогийн байдлаар нэгэн телевизийн суугаас өөрийн хамгийн сүүлийн номынхоо талаар ярихаар үргэлжжээ. Энэ ном нь түүний Конт палеонтолог гэж нэрлсэн маргаантай онолын талаар өгүүлдэг. Яг л цаг хугацааны аялал, цагийн машин эсвэл цаг хугацааны коридор, энэ адил хэрэг чулуужсан түвшний хямралыг шийдвэрлэх цорын ганц шийдэл бол өнгөрсөн рүү явах гэж үздэг. Тэрээр уг төхөөрөмжийг бүтээх судалгаа хийж байгаа бөгөөд үүнийг бүрэн сайжруулахын тулд илүү их хөрөнгө шаардлагатай гэж хэлв. Үндсэндээ түүний одоо хийж буй сурталчилгаа нь хэд хэдэн хөрөнгө оруулагчдыг татан тэр судалгаанд хөрөнгө оруулах зорилготой ажээ. Ингээд хөтлөгч Рикийг мөнгөнд шунсан эрдэмтэн гэдгийг ойлгоход тэрээр тааламжгүй үгс хэлж эхлэх бөгөөд энэ нь Рикийг босоод явахад хүргэдэг. Яг цохирлын дунд нь генетрик дээр түүний найз хамт палеонтологч Юли ирж санамсаргүйгээр 200 сая жилийн настай чулуужсан олдуур олсон гэж хэлдэг. Сонирхолтой нь энэ чулуужсан олдуур нь орчин үеийн танил зүйл болох шүтэнцтэй адилхан бөгөөд орчин үеийн загвараар үйлдвэрлэгдсэн шүтэнц юм. Үүнээс гадна Юли техоны энергийн цацраг бүхий боловч чулуу олсон бөгөөд энэ нь цагийн машин бүтээх гол бүрэлдэхүүн хэсэг юм. Хэд хоногийн дараа Рикээс ямар ч мэдээ ирэхгүй байхад Юли түүний ажлын газар дээр нь очдог. Өөрөө аль хэдийн эмх замбраагүй байсан ч гайхалтай нь Рик цагийн машиныхаа төхөөрөмжийг амжилттай хийж дуусгасан байв. Энэ нь хөгжмийн дуу гаргах чадвартай чанга яригчтай байсан ч Рик үүнийг шууд туршиж үзэх зориггүй байв. Оо, гайхалтай. Хөөх, бид хаашаа явж байна? Бид явна. Иймээс Юли Рикийг чулуужсан олдуур болон болроо олсон газар руу шууд урьдаг. Энэ нь хотоос нилээд хол зайд цүлт байрлах зугаа цэнгэлийн нэгэн хүрээлэн байв. Тэнд тэд самсуул хэмээх тус хүрээлэнгийн эзэнтэй танилцдаг. Тэрээр Рик Юли нарыг тэр газар ирсэнд маш их догдсон харагдана. Юли чулуужсан олдуураа агууд олсон учраас тэд самсуул өөрөө дагалдан аялах аяллаар агуу тойрохыг зөвшөөрдөг. Ердийн уламжлалт аялын хүрээлэнгийн нэгэн адил самсуул Рик Юли нарыг өөрийн жижиг зай ашиглан тойрон аялуулна. Тэд илүү гүнзгий ороход Рик техоны дохойг санамсаргүй барьж авдаг. Энэ нь төхөөрөмжөө асаахад хамгийн тохиромжтой байршил тэнд байна гэсэн үг юм. Ингээд цаашид цаг алдахгүйгээр Рик төхөөрөмжөө хурдан идэвхжүүлдэг. Гинэт тэд одоо энд байна. Хэрэмлэгдсэн хөгшин хөлөг онгоц бүхий асар том 9 цөл мөн дэлхийг тойрон эргэх 3 сарны дүр зураг. Ингээд Рик болон түүний найзууд одоо өнгөрсөн үед илүү наривчлал бол соёл иргэншил үүсгэхээс өмнөх 200 сая жилийн өмнө байна гэж дүгнэж болно. Тэд аялж явахдаа 3 эртний хүн тахилын зан үйл хийх гэж байгааг санамсаргүй хардаг.
Ингээд зөрөгтэй зан чанартай Самсул орчин үеийн ертөнцөөс нэг зүйлийг үзүүлж тэднийг аврахыг оролддог. Тэр бол бараг ухсан эртний хүн Кака. Рик болон түүний найзууд тэнд гарч ирэхэд примитив хэлийг баг зэрэг мэддэг Юли харилцахыг оролдож түүний нэрийг олж авдаг. Кака гэвч Рик Какатай ярилцах гэтэл гинэт тэр түрэмгийн хариу үйлдэл үзүүлдэг. Тэгээд тийм ээ, тэд бүгд газар доорх хөндий рүү ундаг. Тэнд Кака Рик түрэмгийн хിവэр байгаа эцэст нь Юли тайлбарснаар тайвширдаг. Юли Рик бол тэдний овгийн дарга гэж хэлдэг. Кака Рикийн толгойг илж байхад нь мөлхөж ороож тэднийг модны орой дээр дүүжлэх амьд үндэс гарч ирдэг. Эцэст нь Рик болон түүний найзууд хамгийн аюултай эртний амьтдын нэгний үүрэнд байгаагаа ухаардаг. Тийм ээ, энэ бол Трекс буюу Тираннозавр Рекс юм. Рик болон түүний найзууд ойруу зүхтах заврыг дагахаас өөр аргагүй болдог. Ийм хүнд мөчид Рик Юли хоёр баримжуулах нотолгооны зургийн төлөө бодох зав гаргасаар байдаг. Ойн төгсгөлд хүрэхэд тэд Какаг аль хэдийн ангалын нөгөө ирэг дээр ирснийг хардаг. Ингээд Рик болон түүний найзууд гүйлтэй улам хурцсаж Трексийн хөөцөлтөлтөөс амжилттай ам гардаг. Тэд амьсгаа тайлж Трексийн тархины оюун ухаан нь Капинс шуунаас илүү ухаантай биш гэдгийг тайлбарладаг. Рик маш их андуурсан бололтой. Бодит байдал дээр энэ Трекс бууж өгөөгүй, бүр ангалыг үсрэнд авч чадсан. Ингээд Рик болон түүний найзууд дахин зүхтах хэрэгтэй болдог. Тэд тохиолдлоор Трекс хүрч чадахгүй жижиг агуу алдаг. Бодит байдал дээр Рик болон түүний найзууд энэ агууд нуугдсан анхны хүмүүс биш байв. Учир нь тэднээс өмнө өөр хүн энэ агууд амьдарч нас барсан байсан. Маргааш өглөө нь тэд гарах гарцын талаар хэлэлцэж байхад холоос маш их гэрэл гарч ирэн дараа нь хачин үзэгдэл болдог. Рик харин хүний дүр харж тэр нь тусламж хэрэгтэй байгаа мэт санагддаг. Та туслаач. Туслахад нь сэтгэл нь хөдөлсөн Рик шууд гэрлийн их үүсвэр рүү зүхтан гардаг. Please. Юли Самсул Каканар түүнийг гүйцэхээр шийддэг. Эцэст нь тэд тухайн газарт ирж тэндээс төвдөн тунгалаг болор цамхаг бүхий эртний сүмтэй төстэй зүйлийг олдог. Юу юм бол гэж гайхаж эхнээсээ хамгийн эрэлхийг Самсул балмад байдлаар тэр болорт хүрч биед нь чичирхийлэл мэдрэгддэг. Энэ чичирхийлэл нь хүрсэн хүний дуу хоолойг өөрчлөх чадвартай. Самсул Рик хоёр юу хийсэн гэж та бодож байна? Тэдний мэдэхгүй энэ сүм бол олон мянган жил суурьсан харийнхны оршин суух газар юм. Юли өмднийхөө бүсийг зэвсэг болгон ашиглахаар нээхэд Рик тэр бүснээс тусгах гэрлийг анзаардаг. Тийм ээ, Рик болон түүний найзууд санамсаргүйгээр тэр болор дотор орох хаалгыг нээдэг. Түүний үзэгдэлтэй адил энийг гэдэг нэртэй харин хүн тэнд байх бөгөөд тэр өөрийгөө тэнд ойролцоогоор 10 жил гатсан гэж хэлдэг. Та намайг мэднэ. Нилээд чөлөөтэй англиар энийг өөрийгөө Альтрузын ард түмний харин хүн гэж хэлдэг. Тэрээр телепатийн хүчийг ашиглан түүнийг аварч чадах хүн гэж үзсэн Рикт мессеж илгээсэн байна. Хүн төрөлхтний улс төрийн ертөнцийн нэгэн адил энийг өөрийн гаригийн удирдагч байсан бол заран хэмээх муу харин хүн гарч ирсэн бөгөөд тэрээр орчлон ертөнцийг эзлэх асар их амбицтай гэдэг. Энэ амбицаа биелүүлэхийн тулд заран одоо тэдний бүгдийн өмнө байгаа болрыг хэрэгтэй гэж үздэг. Тэр болор бол орон зай, цаг хугацааг удирдах чадвартай агуу их хүчний их үүсвэр юм. Иймээс 10 жилийн өмнөөс энийг тэр болрыг хамгаалахын тулд санаатаагаар өөрийгөө энэ тунгалаг цамхагт хоригджээ. Энийг Рикийн толгойд орсны дараа тэрээр Рик тахионы энергийг сайжруулах чадвартай төхөөрөмж байгааг мэддэг болдог. Мэдээллийн хувьд тахион бол гэрлийн хурднаас хурдан хөдөлдөг таамаглалт бөөм юм. Энэгийн болор бол их хэмжээний тахионы энерги ялгаруулдаг нэгэн төрлийн материал юм. Асуудал нь энийг тахионы энергийн дохойг өсгөвч болж чадах Рикийн бүтээсэн төхөөрөмж хэрэгтэй. Ингээд тэдний дэлхий гарагийг аварч зарныг ялах цорын ганц арга бол Рикийн төхөөрөмжийг олох юм.
Үүнийг надад авчирч биднийг авар. Me and rescue us all. Тунгалаг цамхаас гарсны дараа Рик төлөвлөгөөгөө шууд тайлбарладаг. Үүнд Трексийн хөөцөлтөлтөөс аюулгүй байх урьдчилан сэргийлэх арга хэмжээ, тухайлбал нэг төрлийн үлэг гүрүүлийн шээс ашиглан түүний үнэрлэх мэдрэхүйг хуурах зэрэг багтана. Энэ алга болсон газрын угуул иргэн Какагийн тусламжтайгаар Рик болон түүний найзууд эцэст нь орчин үеийн ертөнцийн олон төрлийн зүйлс хаягддаг төв болох уудам газарт ирдэг. Тухайлбал Голден Гейт гүүр, Титаник хөлөг онгоц, Бянглал зэрэг мөн ирээдүгээс саяхан гарч ирсэн нэг зайрмагны машин орно. Тэд зайрмагаа амсах гэтэл гинт тулалдах гэж байгаа Трекс ба алцуур гарч ирснээр цочирддаг. Үлэг гүрүүлийн шийсний тухай Рикийн онол асар том алдаа болж таардаг. Учир нь бодит байдал дээр энэ нь түүнийг тэр хоёр аимшигт амьтны гол бай болгожээ. Хүндрэлтэй байх үед нь Рик санамсаргүйгээр дүүрэн хийн цилиндр олж авдаг. Самсуулт дундад 100-ны үеийн сав шууд бэлтгэхийг даалгана. Ингээд юу болдог вэ гэхээр түүний бүтээсэн төхөөрөмж дэлбэрсэн алцуурын гидсэн дотор байж таардаг. Рик үүнийг авах гэтэл птеродактил хэмээх өөр эртний амьтан гарч ирэн түүнийг шууд шүүрэн авч төхөөрөмжийг үүрэн оддог. Хялбар бууж өгдөг Рик цохролт автаж төхөөрөмжөө буцааж авах сэтгэлгүй болдог. Орой болж тэд цуглаж байх үед Рик гинт гитартай гарч ирэн өөрийн гутралыг илэрхийлэх гунигтай дуудуулдаг. Рик дуусаар байхад нь түүн рүү эртний шумуул ирж их хэмжээний цус сурдгийг тэр анзаардаггүй. Эцэст нь тэр сүлдэж шууд ухаан алддаг. Маргааш өглөө Рик шин ирч хүчээр төхөөрөмжөө хайхаар сэрдэг. Тэд птеродактилийн үр болсон галт уул руу авирдаг. Төхөөрөмж нь хөгжмийн дуу гаргадаг чанга яригчтай учраас Рик болон түүний найзууд үүнийг олоход илүү хялбар болдог. Төхөөрөмжийг авах даалгаврыг гүйцэтгэхэд Самсул Каканаар үүнийг хийх дургүй байсан тул унсан дүр эсгэдэг. Ингээд өөр сонголтгүй болсон Рик үүнийг ганцаараа хийхээс өөр аргагүй болдог. Рик үүнийг амжилттай олж авахд гинт хөгжим зогсож птеродактилийн өндөгнүүд хагарч эхэлдэг. Өнөөдрийг хүртэл тэр өндөгнүүдийг нойрсуулж байсан нь хөгжим болж таардаг. Өөр сонголтгүй болсон англи хэлийг бага зэрэг ойлгодог болсон Кака тэр нэлэх птеродактилуудыг 50 байлгахын тулд дуудуулахаас өөр аргагүй болдог. Рикийн амжилтыг тэмдэглэхийн тулд тэд хамтдаа усан сэлж баясдаг. Үүнээс гадна Кака нэгэн төрлийн нарс самар бэлдсэн байдаг. Гэхдээ муу самар. Энэ нь хэн эзэн ч хүнийг согтууруулдаг. Удалгүй тэдэн дээр авраг хавж ирдэг. Гэхдээ тиймээ хавж санамсаргүй халуун ус руу унаж шууд л пангандар нь зардаг далайн хоол болж хувирдаг. Рик болон түүний найзууд их бодлогүйгээр цадтлан шууд иддэг. Рик болон бусад хүмүүс мөчөө сайхан өнгөрүүлж байхад Юли өөрөө төхөөрөмжийг засахыг сонгодог. Тэр санамсаргүйгээр тийм ч холгүй газраас ирж буй хүчтэй дахианы энергийн дохойг барьж авдаг. Энэ нь газраас гинт гарч ирсэн өөр нэг болор цамхаг болж таардаг. Тэр цамхаг түүнийг газар доорх орон зайд оруулдаг. Тэнд Юли амьдах үе цагт нь зарны бичлэгийг харуулсан голограмм олж нэгэн цочирдуулсан баримтыг илчилдэг. Муу дүр нь энийг өөрөө байсан. Бодит байдал дээр зар нэгээр алагдсан бол энийг өөрийгөө үлдсэн харийн цэргүүдээр тэр цамхагт санаатаагаар хоригдуулсан. Ингээд энэ нь түүний болрыг хамгаалж байгаа бус харин орчлон эзлэхээс нь сэргийлэх зорилгоор санаатаагаар тэнд хоригдсан гэж дүгнэж болно. Тийм ээ, Юлиг энэгийн нэгэн зарц хулгайлдаг.
Харин Рик болон түүний найзууд Юли алга болсныг мэдээд түүний цүнхийг газар доорх орон зай руу орох хаалганы яг дэргэд олдог. Какад өөр газар явах даалгавар өгсөн бол Рик самсуулнаар Юли хулгайлагдсан газрыг шалгадаг. Тэнд санамсаргүйгээр хоёр харийн хүн садар самуун явдал хийж, арьс нь могоо шилбэх шиг хаслах хэмжээнд хүртэл явдал хийн. Тэр харийн хүний арьсыг ашиглан Рик самсуул хоёр энгийн зарц нарын дүрд хувирдаг. Юли олзлогдсон харагдах бөгөөд халуун лав руу шидэгдэх гэж байна. Гэхдээ тиймээ Рик Юлиг аварсны дараа Рикийн төхөөрөмжийн ачаар хоригдлоосоо чөлөөлөгдсөн энийг гарч ирдэг. Яг тэр болрын тусламжтайгаар энийг бүх үндэс харийн хүмүүсийг өөрийн зарцнаар болгон амархан удирдах, дэлхийн гарагийг эзлэхээр төлөвлөдөг бөгөөд өөрийн ард түмнийг энэ гараг дээр үржүүлэх замаар. Тиймээ тохиромжгүй цагт Рекс гарч ирдэг. Энийг шууд самхагтаа ордог бол энэ бүхний хариуцлага өөрт байгааг мэдэрсэн Рик Юли самсуул хоёрыг явахыг тушаадаг. Харин өөрөө тэр Рекстэй тулгархын тулд үлдэнэ. Рекс аваа ашиглан Рексийг өшөглөх зорилгоор хулд үсрэлт хийх бодолтой байдаг. Гэхдээ юу болдог вэ гэхээр тиймээ Рик Рексийн гидсэнд ордог. Энийг өөрийн бүх зэрэгээ цуглуулж ихсэнтэй давхцаж байна. Юли зүгээр суухыг хүсэхгүйгээр чадах бүхнийг хийхийг оролддог. Гэвч Юли хүндрэлтэй байгааг хараад самсуул аль хэдийн ирсэн Какаг зэвсэг болгон ашигладаг. Тиймээ амьд гарч Рексийг номхруулж чадсан Рик гарч ирдэг. Тэд хамтдаа бүх харийн хүмүүсийг зодож тэднийг айлгаж чаддаг. Тэд бүгд амьд гарснаа хүлээн зөвшөөрдөг. Рик Рексийн арын хэсгээр гарч санамсаргүйгээр түүний хоол боловсруулах үйл явцыг эхлүүлснээр энэ авраг амьтан түүний сайн найз болдог. Рик болон түүний найзууд шууд самхаг руу орж энийг болор болон дохионы өсгөвч төхөөрөмжөө засаж байгааг олдог. Энийг ирээдүй рүү зүхтах гэтэл Рик хурдан сэргийлж санамсаргүйгээр нэг болрыг хагалдаг. Эрчим хүч нь хямралтай байхад Рик гинт Юлигийн олсон болрыг санаж хагарсан болрыг орлуулахын тулд шууд авахар очдог. Рик болон түүний найзууд ирээдүй рүү буцах гэтэл энийг сэргийлэхийг оролдсон ч самсуул Каканаар үүнийг амжилттай даван туулдаг. Харин гэртээ хамт буцахын оронд самсуул энд үлдэх илүү дуртай бөгөөд тэдэнтэй хамт буцахгүй байхаар шийддэг. Рик Юли хоёр орчин үеийн ертөнцид буцаж ирсний дараа самсуул Каканаар энгийг тэр цамхагт дахин хордог. Тэд хоёр өөрсдийн нутаг руу буцахаар шийддэг. Кака новын ханхуу болж хэдэн зуун татвар эмтэй байдаг нь самсуулыг их гайхшруулдаг. Тэр эмс нь орчин үеийн эмэгтэйчүүд байсан бөгөөд Кака тэдэнд самсуулыг насан туршид нь үйлчлэхийг тушаадаг. Өнөөдрийн энэ адал явдалт кино таалагдсан бол лайк болон subscribe-аар дараарай.